Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт шинээр нэвтэрч байгаа технологиг олон нийтэд танилцуулж, энэ салбарын хөгжил дэвшлиг тодорхойлдог ICT Expo үзэсгэлэн 12 дахь жилдээ дижитал хөгжилд хамтдаа уранд орууллаа. Дэлхийн эдийн засгийн форумоос энэ иргэн үеийг аж үйлдвэрийн 4-р хувьсгалын иргэн үеийг зарласан. Үнэхээр энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал Монгол улсад өнөөдөр бодиттой хөгжиж хийж байгаагийн жишээ өнөөдөр энэ нээлттэй хийж байгаа дан системийн нээлт заас Сүхбаатар аймгийн Дарган сумын төвд бас энэ мэдээллийн нэгэн үйлчлэгийн төв байгуулагдж байгаа энэ хоёр бодиттой үйл явдлаар хэрэгжиж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр дан системийн нээлтийг хийж хэрэглэгчдэд танилцууллаа. Дан систем нь төрийн мэдээлэл солилцооны хур системийн дараагийн хувилбар бөгөөд хэрэглэгчид орон зайнаас үл хамааран онлайнаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн системийн нэг болно. Хур систем нэвтэрснээр иргэд олон төрлийн лавлгаа мэдээллийг цаасаар бүрдүүлэх шаардлагагүй болж хурууныг хийгээ уншуулан үйлчилгээ авдаг болсон. Тэгвэл дан систем нэвтэрснээр иргэд зарим төрлийн үйлчилгээг биеэр очилгүйгээр онлайнаар авах боломжийг бүрдүүлж өгсөн. Жишээ нь дан системийг банкуд хэрэглэж эхэлснээр салбар дээр очилгүйгээр данс нээлгэх, карт захиалах гэх мэт үйлчилгээг зайнаас авах боломжтой юм а. Мөн хур системийг орон нутагт нэвтрүүлэх арга хэмжээний нээлтийг хийж үзэсгэлэнгийн танхимаас Сүхбаатар аймгийн Дарган сумын цахим төрийн үйлчилгээний төвтэй онлайнаар холбогдож ажилласан юм а. Монгол улс өргөн удам нутагтай учраас ер нь бол шилэн кабелийн холболт хийх гэдэг нэг том хүндрэлүүд байдаг. Одоогийн байдлаар манай улсын хэмжээний нийт 19 сумаас бус нь бол шилэн кабель холбогдсон байна. Бид одоо цаашдаа бол бусад шилэн кабель холбогдоогүй сумуудаа шилэн кабель холбох, цаашлаад бүх сумууд дээр энэ цахим үйлчлэгээний төвүүдийг нээх, цаашлбал зөвхөн Монгол шуудан компани гэхгүйгээр бас манай харилцаа холбооны үйлчлэгээ цахим шилжилт, засгийн газраас баримталж байгаа цахим шилжилтийг бол бүрэн нэвтрүүлэхийн төлөө бол бид нэлээд чармаж ажиллаж байгаа. За сайн байцгаана уу. Манай мэдээлэл холбооны сүлжээ компани энэ жил Монголын хөгжлийн сүлжээ стратегийнхаа эхний үр дүнг үзэж эхэлж байгаа. Эхний манай энэ стратеги төлөвлөгөөний хүрээнд одоо хэрэгжүүлж байгаа гол үр дүн нь болохоор аймагуудын төвд байгаа 1 ГБ байсан багтаамжтай сүлжээг 100 ГБ болгон өргөжүүлсэн байгаа. За энэний эхний үр дүнгээр өнөөдөр одоо Сүхбаатар аймгийн Дарган суман дээр Монгол шуудан компанитай хамтран төрийн үйлчлэгээний хур системээр дамжуулан бид нар хөдөө орон нутгийн иргэдэд тодорхойлолт олгох төрийн үйлчлэгээ авах, цахимаар авах боломжийг одоо анх нээж эхэлж байна. Өмнө нь бол тухайн аймгийн сумын иргэд болохоор аймаг дээр очиж үйлчлэгээгээ авдаг байсан. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд илүү зах зээлд гардаг байсан бол одоо манай энэ суурь сүлжээг ашигласнаар тухайн орон нутгаас үйлчлэгээгээ цаг тухайд нь орон зай хамаарахгүйгээр авах боломжийг одоо ингээд бүрдүүлж байгаа. Бид бүхэн одоо Монгол шуудан компани одоо дата төвтэй хамтраад хур системийг бүх орон нутагт нэвтрүүлэх, ялангуяа сумдууд нэвтрүүлэх ажлыг ингэж эхлүүлж байгаа. Үүний үндсэн дээр бол тэр бүх мэдээллийг иргэдээс ерөөсөө сум дээр байгаа тэр захин үйлчлэгээний нэгдсэн төв дээр очиод авчих ийм бүрэн бололцоо нэгдэж байгаа. Бид бүхэн одоо Сүхбаатар аймгийн Дарган сум дээр бол энэ нэгдсэн төвийнхаа нээлтийг бол өнөөдөр ингэж хийж байна. Дараачийн сумдууд ингэж холбогдоод явна. Ингэснээр сум орон нутгийн иргэд хурууныг хийгээ уншуулаад төрийн үйлчилгээг шуурга авах боломжийг бүрдүүллээ. Цаашдаа бүх сумдад цахим төрийн үйлчилгээний төвийг байгуулж хур системийг орон нутгийн иргэд хэрэглэж цаг зав хэмнэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна.